Тэр нь цаг завд баригдахгүй гэж хувийн бизнес эрхэлсэн дээ. Нэг тийм нэг аюу урт замд явгал орж байгаа юм санагдсан да. Амархан гэж бодвол энэ бүх зүйл амархан бах уу? Цаашлаад автохийлын ихтлгүүр нэгсэн бодолтой байгаа да. За сайн байцгаана уу? Намайг Ганбаатар Ягуун баяр гэдэг. Хинтэд хуваарь бизнес, автохийлын бизнес эрхэлдэг. Дэлгүүрийн нэгэд 2 жил 3-4 сарын өргөцөж байна. Анх 2020 он сургуулиуд төгсөж ирээд Мөрөн сумын цагтрааны хамаа газар тасгийн улсын байцаагч буюу тасгийн даргаар ажиллаж оржсэн. Тэгээд жил ажиллаад аймаг руу шилжин суурьж голдоод тэгээд аймагт ирээд махны үйлдвэрт ажиллаад махны үйлдвэрээсээ байжгаад тэр нь цаг завд баригдахгүй гэж хувийн бизнес эрхэлсэн дээр 2015 он төдөөч их сургуулийн Малмдгийн сургуульд эсэлт ороод 20 он төгсөж 5 жилээр сураад хувийн бизнесээ өөрөө нэг 20 онд хамгийн анх аав ээж өрмөг пүрүүсээр авч өгчсэн. Тэгээд тэрийг зүгээр энгийн машин байсан болохоор тэгээд тэрийг жижиг сажиг юм хийгээд гоёод чимглээд өөрийнхөө хэмжээнд л тэгээд гоё жонх цэвэрхэн нөхөр дуртайсан. Тэгээд тэрийгээд давуу тал бол тэгээд автохийлын дэлгүүрнээсэн дээ. Хуваарь бизнес эрхлэхийн давуу тал гэх юм л нэгдүгээр цагт баригдахгүй хамгийн гол нь. Өөртөө амралт өгч чадвал хэзээ дуртай үед амарч болно. Хамгийн гол нь үйлчлэгч яв сая бодох хэрэгтэй. Тэгэлээ хамгийн анх дэлгүүр нээхэд нэг тийм нэг аюу урт замд явгал орж байгаа юм санагдсан да. Тэр адил. Манай дэлгүүрт бол ерөнхийдөө автомашины гоёлт чимэглэл хэрэгсэл тодорхой хэмжээний ойр зүрийн ойрын хэрэглээний тийм сэлбэг гэх юм уу. Одоо под кирлан, борооны алт, одоо никл гоёлууд ч тийм үү тиймэрхүү гэсэн үг. Яг нэг өөрийнхөө сонирхлоор нээсэн болохоор сонирхол нэгтэй хүмүүстэй илүү ойр дотн байж чаддаг. Тэр л ийгөө давуу тал. Хэцүү зүйл нөө. Амархан гэж бодвол энэ бүх зүйл амархан бах уу? Надад бол одоохондоо яах тийм хэцүү юм бол байхгүй. Яг хувь хүний талаасаа бол хэцүү гэх юм бол ер нь бол одоо нэг газар олголт тий энэ дэлгүүрийн опс тэр тал дээр ер нь жоох хүндрэлтэй ихтэй гайгүй. Анхны жил мэл болж байхад бол худалдаа авалт байнгын хэрэглэгч зөндөө байдаг гэсэн. Одоо бол би тэрийг бол тоолж баг бахаас зөндөө баг. Анхнарч бий, дүүнэрч бий зөндөө хүмүүс баг. Цаашлаад автохийлын ихтлгүүр нэгсэн бодолтой байгаа да. Их дэлгүүр. Их дэлгүүр гэхээр уусаа ойлгомжтой тодорхой болж байгаа гэж бодож байна тэгээд. Тийм л бодолтой байгаа да. Хамгийн их борлуулдаг гэх юм бол одоо зүүд манагч байна, өрүүлийн бүрээс байна, шалгавч байна, төрийн осор байна, хаалганы доошоо тусдаг гэрлүүд байна, лед лампнууд байна, тиймэрхүү юм байна да. Зүүд манагч бол ингээд өнгнөөсөө загвараас амраад зүүд манагч яг тодорхой хэмжээний доторхын шигтгэнээс амраад ер нь арай жоохон үнэтэй болт гэсэн үг. Манай дээр яг энэ зүүд манагч бол 10-аас 15 мянга 20 мянга төгрөгийн хооронд худалдаа гэж байгаа гэсэн үг. Өрүүлийн бүрээс шигтгэл тань арай үнэтэй, шигтгээгүй зүгээр эрзэнтэй, гар амрагчтай, хөл сатаагчтай гэж янз янзаар байгаа. Өрүүлийн бүрээс хамгийн гол шалтгаан нь бол ер нь бол дотор талынх нь энэ нэг эрзэн сайн муу гэж хоёр янз гэдэг. Тэрнээсээ л ялгараад ер нь үнийн хувьд бол янз янз байгаа гэсэн үг юм. Манайх яг тэднэрээ ялгарх юм бол ер нь бол яг төрлөөрөө л ялгарх байх юм бол. Тэ. Тэгэхээс бол бараа материал сайнтай, чанартай гэж хэлэхгүй. Угаасаа бүгд л ирээгүй анж угаас татж байгаа бүгд л ялгарл. Зарим газар бол Японоос татдаг газрууд бол байгаа. Гэхдээ яг манай хинтэй ангт байгаагийн хувьд л ер нь бол Гуанжу мө ирээнээс татдаг бүгд ер нь бол. Одоо жишээ нь энэ гэрэл байгаа. Ер нь дандаа лед юм уу эсвэл тууцсан гэрлнүүд л ер нь бол хүмүүсийн данаа харж яг асалт масалт тодорхой хэмжээний нэг машин суурлуулсан байдлыг нь анзаарахгүй байгаа учраас л ерөнхийдөө бол мэдхгүй байх шиг байна. Тэгэхээр энэ гэрлэл дөрөв хаалгынхаа завсараар ингэ яадаг хөгжмийн хэмэл мэддэг ойролцоогоор нэг 150-аас 250 төрлөөр асдаг гэсэн үг. Бүх өнгө асна. Тэгээд машинд нь холбос суурлуултыг хийж өгнө. Ийм салооны бүтэн ийм тууцсан гэрэл байгаа. Уртлын салаан дөрөв хаалга шалавчтайгаа ингэ асдаг. Тэгээд мөн арын спойлер дээр тавьдаг ийм тоорн подбор дохио урсдаг ёс гэрэл байгаа. Уртлын их бас байгаа. Арын спойлер дээр тавьдаг гэрэл ихэд тодорхой хэмжээний 3-4 төрөл байна. Тэгээд дохионы гэрэл байна. Хаалганы гэрэл, нойрын гэрэл, ер нь бол тууцсан гэрэл бол айгүй олон төрөл байгаа. Тэгээд ирээд сонирхоод үзэх юм бол ингэдэг тэгдэгээ бүгдийн сайн тайлбарлаад өгч болно тий. Төрийн албан хаагч байхад чи би яхад удаан ажиллав. Ер нь бол гэхдээ нэг яг бүтэн нэг жил ажилласан. Тэгээд ажиллаад гарсан. Гэтэ бол
Хуваараа бизнес гэснээс хойш ер нь бол нөгөө төрийн албач өөрөө төрийн алба гэдэг утгаараа юу байхгүй юу? Нөгөө яг тийм бусад төрийн байгууллагуудтай харилцдаг. Тэгэнгუут яг төрийн байгууллагууд чинь тодорхой эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүс байдаг болохоор нөгөө танилын үрээ тал дээр л тэг санагдсан. Тэрнээс бол хуваараа бизнес хийж байгаа хүмүүсийн юунд тал дээр бол харьцангуй тийм асуудал бага гэсэн үг юм. Миний нэг өдрөл өглөө 9 цагт ажил дээр ирээл тэгэл үйлчлүүлж ирэх юм бол үйлчлүүлж байгаа машинд нь тодорхой худалдаж авсан бараа материалын суйрлуулж өгөх нөгөөл тэгэл ер нь бол гадаа юм уу гаражт л жоохон халтаагаал өнгөдөг даа шнэлээ. Гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүст хамгийн гол нь өөрийнхөө сонирхолтой юмыг л сонгоро гэж хэлж. Тэг өөрөө хэзээ шантрахгүй гэсэн юм аа сонгох хэрэгтэй.